Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аваагаав. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд хүргэе. Итгэл радиогийн эфирээс хермоны шүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Билгэнээр ажиллаж байна. Өнөөдөр бол 2026 оны 1 сарын 16-ны баасан гараг байна. За тэгээд өвлийн хөтөн өдрүүд үргэлжилж байна. Нэг мэдсэн чинь 1 сар дундаа орсон шүү дээ. Маш их хурдан байна те. Хурдтай явж шүү дээ. Тэгээд бид хамтдаа Библиэлд бичигдсэн хүмүүсийн түүхээс хамтдаа суралцж байгаа. Зөвхөн Библийн баатрууд гэж ярихаасаа илүү те хүмүүсээс бид суралцсаар байна. Тэгээд өнөөдөр ч гэсэндээ бас нэг хүний талаар суралцах болно. Тэгээд энэ боломжийг олгож байгаа эзэнд үнэхээр их талархъя. Та тэгээд суралцсан сонсоод те түүнээс хэрэгжүүлэх эсвэл ойлгож ухаарсан эзэн танд сануулсан зүйл байвал бидэнтэй хуваалцаарай. Тэгээд хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр маань нийт 162 дугаар 362 дахь дугаараар хийсэн байна тий. Тэгээд 365 дугаар хийгээд нэвтрүүлгээ нэг хэсэг хугацаанд бид түр завсарлуулахаар болсон байгаа. Тэгээд бүтэн жилийн хугацааг дахин сонсох боломжтой те 1 жилийн хугацаанд сонсох боломжтой энэ дугааруудыг хийх энэ боломж нөхцөлийг олгосон эзэнд үнэхээр их талархъя. Тэгээд 2023 оноос хойш нэвтрүүлгээ эхлүүлсэн. Тэгээд энэ нөхөртөл хамтдаа байсан сонсогчдын тас маш их баярлалаа. Тэгээд би 2025 онд нийт хэдэн дугаар хийсэн бэ гэд бодоод үзсэн чинь 157 дугаарыг хийсэн байлээ. Тэгээд мэдээж ингээд нөхцөл байдал те янз бүрийн байдлаас болоод дундуур нь завсарсан тохиолдлууд зөндөө байгаа. Гэхдээ эзний нэгүслэлээр үргэлжлүүлэн хийх юм боломжийг олгоцсонд үнэхээр их талархъя. Тэгээд бас хамт байж хамтдаа суралцсан үгийн цагтаа хамт байсан сонсогчтанд үнэхээр их баярлалаа. Заримдаа нөгөө сонсогчдийнхаа бичсэн ерөөлийн үг тэгээд суралцсан ойлгосон тэр бүх зүйлээ ингээ ухаалцаа бичиж байгааг харахтаа бас маш их талархдаг байсан. Тэгэхээр 365 гэдэг чинь нэг бүтэн жил шүү дээ. Тэ? Нэг бүтэн жил өглөө бүр бидэнтэй хамт байсан. Биднийг одоо эзний үеийг дамжуулах боломжийг олгосон эзэн бурханд маш их талархаж байна. За тэгээд бас нэг гайхалтай зүйл нь юу гэхээр бид нэр эзний үгийг сонсох боломжтой байгаа дээрээ эзний өмнө хүчрхэг болох юм хүсэж байна. За тэгээд ингээд 23 он 26 шүү дээ те. 3 жилийн туршид 365 дугаар хийсэн гэдэг нь юу гэхээр тэр хэмжээгээр эзэнт үйлчлэхэд тийм амаргүй шулуун байдгүй гэдгийг бол гэрчлэл жишээ болж байгаа. Тэгээд эхнээсээ байн сонсон маань сонсогчд бол бид хоёрын одоо амьдрал одоо юу болоод яагаад ингээд ямар их зүйл туулж байгаа хамтдаа бас туулж урамшуулж ясанд маш их талархаж байна. Хэлгүй яхав. Тэгээд өнөөдөр өглөө би бас нэг өглөөх яг нэг пост харж ийлээ л да. Нөгөө нэг буцалж буй ийм нэг төмпөнтэй нэг юм халуун уур муур ингээд савсан нэг ийм төмпний зураг тавьсан байсан. Тэгээд дээдлэлт нь бицүү бас их анхаарлыг татчихлаа л да. Буцалж буй устай тоогоонд тусгалаа харж чадахгүй. Үнтэй адил уур хилэнтэй үедээ үннийг харж чадахгүй. Ус буцалгаа болж тайван тогтун болох үед тусгал харагдана гэсэн мэсэн. Тэгэхээр энийг ингээ харахтаа бидний амьдралд мэдээж ингээд одоо ус буцлагтай адил те буцалж буй мэт маш тийм ширүүн гал дунд ингээд байх тийм үед зөндөө байдаг шүү дээ. Тэгээд энэ үед бидний гаргаж байгаа тэр шийдвэр үннийг олж харах чадвар ч гэсэндээ маш их алдагддаг. Тэгтээ эзэн бидний амьдралд нуур нөгөө нэг шуурга тэгтгэхэд нуурыг намд гэж эзэн тушаасантай адил бурхны үг бидний амьдралд байх юм бол бид үннийг олж харж зөв замаар чиглүүлэгдэж чаднаа гэж ингээ бодож ийлээ.
Тэгээд яг л үнтэй адилхан уур хилэнтэй үедээ амьдралын шуурга дунд байх үедээ та зөв чигээ зөвхөн Бурхны үгийн дагуу чиглүүлэгдэн авдаг байгаарай. Эзний өмнө ирдэг байгаарай. Эзэн буцалж буй усыг намдааж 50 тогтун болгож чаддаг шиг таны амьдралд тэгдэж буй тэр бүх зүйлийг ч гэсэндээ намдааж чадсан шүү. Тэгээд бидэнд өгөгдсөн бүх зүйл Бурханаас илээ. Тэгээд эзний өмнө хамтдаа ирж энэ цагт түүнд алтар магтаалыг өргөцгөөе. Амен. Уулыг нүлгэх итгэл байлаач тань бигээр би хүчээ хоосон барнаа. Усан дээр алхах хүч байлаач тань бигээр би эрэхтүүл хүрнэ. Таньгүйгээр дуулсан дуунууд минь хийх хоосон хашгираа. Тиймээс би таныг би энэ газар төрж байна. Таны хүндэтгэх дуунууд илэрхийлж баршгүй үгсээр дүрээ. Таныг магтах зүрх минь таны тухай мөрөөдлүүдээр дүрээ. Загас мэг таусан ичгүүрийг тавсан бүхлийг ялж амилсан дахин ирж хашлахаан. Тиймээс би таныг би энэ газарт хүндэтгэе. Уулыг нүлгэх итгэл байлаач тань бигээр би хүчээ хоосон барнаа. Усан дээр алхах хүч байлаач тань бигээр би эрэхтүүл хүрнэ. Таньгүйгээр дуулсан дуунууд минь хийх хоосон хашгираа. Тиймээс би таныг би энэ газар төрж байна. Таны хүндэтгэх дуунууд илэрхийлж баршгүй үгсээр дүрээ. Таныг магтах зүрх минь таны тухай мөрөөдлүүдээр дүрээ. Загас мэг таусан ичгүүрийг тавсан бүхлийг ялж амилсан дахин ирж хашлахаан. Тиймээс би таныг би энэ газарт хүндэтгэе. Хүндэтгэх магтаал таны үеийн үе дуулагдах дуунууд таних үрдийн үр алдрын таны өчигдөр өнөөдөр маргааш таних хүндэтгэх магтаал таны үеийн үе дуулагдах дуунууд таних үрдийн үр алдрын таны өчигдөр өнөөдөр маргааш таны. Тиймээс би таныг би энэ газарт хүндэтгэе. Таны хүндэтгэх дуунууд илэрхийлж баршгүй үгсээр дүрээ.
Та миний бурхан. Би таныг эртлэн хайхвалаа. Усгүй хоорой ангамл газарт сэтгэл минь танаар сангаж би махбат минь таныг хүсн тэмүүлж байна. Дуурал 63-ийн 1. За одоо бүгд хамтдаа иш үзүүлэгч Натаны тухай ярилцсан. 2 дугаар Самуэлийн 7 дугаар бүлэг, 12 дугаар бүлэг дээр энэ хүний талаар гардаг байхгүй. Гэхдээ бид 12 дугаар бүлгийн 9 дугаар зүйл дээр болох түүний хэлсэн шолон шодрог хатуу үг болох үгийг өнөөдөр сонгож аваад тэндээс ер нь Натан гэдэг хүний талаар хамтаа суралцсан. Юунд чи эзний мэлмэд ёрын мууг үлдэн түүний үгийг үл тоомсорлоо. Чи хийтгэн Уриаг элдээр алдсан бөгөөд эхнэрийг нь өөрийн эхнэр болгон авч өөрийг нь Амоны хүүгүүдийн элдээр алуулав гэж хэлсэн. Өдөртөгчд алдаа гаргадаг штэ. Өдөртөгчд зөндөө алдаа гаргадаг. Гэхдээ өдөртөгчдийн алдааг ингээд бүр ингээд ширхэгчлээд ингээд те мөрдөн байцаагч гэсэн үг штэ та ингээд ингэсэн үү гэж ингэж асуух хүн өнөөдөр хэд байдаг юм бэ? 2 дугаар Самуэлийн 7 дугаар бүлэг дээр Натан анх эзэн дээр ирэхдээ эзнээс үг аваад Давид дээр ирж байгаа байхгүй. Яасан бэхээр Давид амжилтанд өрөө хаан болснаа гинтгэн нөгөө хийцгүүрнэ гэж ярьдаг штэ тий. Одоо би намайг хэн юу ч хийсэн хэн надад дургуутах юм гэсэн тийм яг бардамналын яг эхлэл үе дээрээ юу гэж бодсон. Би хушматуу өргөнд амьдсан чи эзэн одоо майханд суусаар байна. Эзнийг айгу өрөвдөөд нөгөөдөг чинь. Тэгтэл нөгөө майхан гэ яриад байгаа нөгөө нэг гэрчлэлийн майхан, хорлын майхан, ариун асар гэж ярьдаг майхан нь шүү дээ. Тэнд эзэн ичхүрт байсан гэж юу? Тэнд эзэн доогуур харагдчихсан гэж юу? Тэнд эзэн хаадын хаан, бурхтын бурхан тийм үү? Тэр бол өөр хаанч байхгүй амьд бурхны оршихуй бол байсан шүү дээ. Тэгэхэд Давид тэрийг ингээл өөрийнхөө ордонтой зөвлөлөөл. Тэгэл өөрөө айгу ордонд амьдраад бурхан айгу хэцүү майханд амьдраад байгаа юм шиг юм ярих үед нь хурж ирээд Натанаар дамжуулаад эзэн. Гүн чиний гарцсан тустай очир чи өргөө барихгүй шүү гэж. Натан бол эзний дандаа ийм хатуу ширүүн шолон үнэн үгсийг Давидэд дамжуулдаг иш үзүүлэгч байсан. Тэр миний талаар одоо гоё үг ярьдаг юм уу гэж эзний иш үзүүлэгчийн талаар Израилийн нэг хаан хэлсэн байдаг байхгүй юу? Та ингээ боддоо. Өөр иш үзүүлэгчээс асууя л да гэсэн. Уг нь байгаа л да нэг. Гэхдээ тэр миний талаар хэдээ сайн юм ярьдаг юм гэж Израилийн нэг хаан иш үзүүлэгчийнхаа тухай ярьж ирсэн байхгүй. Хэрвээ бүгд чамд худлаа ярьдаг бол энэ амьдрал ямар байх вэ гэдгийг бид нар бодож үзэх хэрэгтэй. Хүнд гоё үг хэлмээр байна штэ. Натан хаан таан гэл ингээд Давидыг гоё магтаал ингэмээр штэ. Гэтэл Натаныг бурхан хэрэглэхдээ Давид руу дандаа Давидыг зэмлэх үгийг тээлгэж явуулдаг гэсэн. Натан бол бурханаас үгийг аваад хаан Давидэд очиж үннийг зоригтойгоор хэлдэг иш үзүүлэгч байснаар алдартай. Тэр эрх мэдлээс айгаагүй. Харин тэр бурхны дуу хоолой болж исэн гэдгийг бол бид нар мэдж байгаа. Тэр нөгөө агуу Давид хаан нь бурхны үггүйгээр тийм агуу Давид хаан байх боломжгүй гэдгийг хүмүүс заримдаа мартаад байдаг байхгүй. Мундаг хүн юм чинь, агуу хүн юм чинь тэгэл агуугаараа л байгаад байгаа гэж бод. 12 дугаар зүйлийн 9 дугаар ишлэлээр Натан хүрээд ирсэн. Натан хүрээд ирэн гутал Давид бол яг ер нь гим хийсэн байсан. Тэгэл Натаныг суулгаад ингээл за та яг гэж ирсэн бэ. Яасан эзнээс үг вэ нөө. Тэгээ Натаныг харахаар тэмэлж магадгүй эсвэл хийжсэн юмыг нь одоо буруутгаж магадгүй гэдгийг Давид бол мэдчихсэн. Тэгтэл Натан бол шууд орж ирэхдээ чи одоо яагаад гим нүгэл хийгээд мэгээд гээгүй байхгүй. Үлгэрэж. Нэг хотод 2 хүн байсан. Нөгөө нь ядуу нөгөө нь баян хүн байсан. Тэгтэл баян хүн нь өөрийнхөө хонь сүргээс зочиндоо одоо хонноос одоо гаргаж одоо зочноо дайлахын оронд ядуу хүний ганцхан охин ургийг нь болоод аваад хоол хийгээд дайлцсан тухай ярьсан. Тэгсэн чинь Давид та бүр уурлаад эзэн амьд үүнийг үлдэх чинь үхэг тий? Тэр хүнд өрөвдөх сэтгэл байсангүй ийм хэрэг үйлцэн учраас охин урганы төлөө тэрээр 4 дахин нугалж төлөх ёстой байдаг гэдэг ингэсэн чинь Давид хэлсэн. Тэр чинь та юунд эзний мэлгэний ийм ёрын муу юм хийж байгаа юм бэ?
Үдсний үгийг яагаад үл тоомсорлж байгаа юм бэ? Чи хийтгэн Уриаг ил дээр алаад эхнэрийг нь өөрийн эхнэр болгоод авчлаа. Өөрийг нь Амоны хүүгүүдийн ил дээр барчи алуулчлаа. Тэ? Чи үүр үндэстнүүдээс өөрийнхөө ард түмнийг үргэлж хамгаалдаг байжснаа. Гинт эхнэрийг нь өөрийн болгохын тулд харь үндэстнүүдэд өөрийнхөө төлөө үнэнчээр зүтгэж яваа. Яг үндэ чи өөрөө ч сайндаа авсан биш. Хийтгэн Уриаг Бурхан миний зарц Давидэд хэрэг болох хүн, үнэнч зүтгэх хүн гэж чам руу явуулсан. Чи Бурханы чамд явуулсан хүмүүст чи муухай хандлаа. Чи хэн байж байгаад хэн хоньны бэлчээрээр чамайг дуудаж Израилийн хаан болгосон Бурханыг чи мартсан. Шууд зэмлсэн. Тэгэхээр эндээс нэг зүйлийг ингээд бид нэг бод хэрэгтэй. Зэмлэл ингээд Давидэд явж байгаа боловч зэмлийн үгийг хэлж байгаа Натаны үгнээс Натан гэдэг хүн өөрөө ямар хүн бэ гэдгийг харагдж байгаа. Натан Давидэд үнэхээр хайртай хүн байсан байна. Тийм учраас Давидыг гим нүглээ хийгээд үргэлжлүүлээд хийгээд мөхөөсөө хүмүүст нь дургу болоосаа гэж бол хүсээгүй. Давид гим нүглийг чив чимээгөө ганцаараа хийгээгүй. Нэг зүйлийг бид нэг сайн санах хэрэгтэй. Давид Уриагийн эхнэрийг харчаад Давид шүн ордноосоо гарч яваад чимээгүйхэн ингээ яваад Уриагийн эхнэрийн байгаа газар очиод чимээгүйхэн яваад ордонд орж ирээдсэн юм биш. Давид хамт явж байгаад хүмүүстэй хамт явж байхдаа хараад тэр хиний эхнэр вэ гэж асуугаад тэгээд дараад нь түүнийг дуудуулаад тэгээд түүнтэй унтаад тэгээд дараад нь түүнийг заснараараа хүргүүлээд тэгээд буцааж авчруулаад тэгээд дараад нь бүр нөгөө эмэгтэй би жирэмсэн болсон гэдэг үгийг Давидэд хэлүүлээд зарцаараа тийм үү. Ингээд зарцснаар харуулын цэргүүд энэ бүхэн бол олон хүний нүдэн дээр явагдсан. Дараад нь Давид ингээд эцэн хүн олно гэж монголчуудын ярьдгаар Уриаг алах гад ингэхүйд түүний аваг ах болон цэргийн жанжин Йоб энд оролцсон бас. Тэгтэл хинэн ч Давидэд боловчтой Давидаа. Чи буруу зүйл хийж штэ болтой. Ямар ч харуулна эсвэл ямар ч шивгчин Батшебагийн шивгчдийн дундаас Давидын шивгчдийн дундаас түүний өмнөсөгдөд хаантай бидний хүндэлдэг, бидний хайрладаг, бидний итгэлийн үлгэр жишээ болгодог хаантан минь битгий ийм гим нүгэл хийгээчтэй гэж хэмжлэг байхгүй. Хааны эрх мэдлээс бүгд айсан баг. Дараад нь Уриаг бүр ингээд зохион байгуулалтаагаар алсны дараа бүр ч айсан байгаа. Гэтэл эзэн энэ дэлхий дээр ямар ч хүнийг хайрлаж буцааж авахыг хүсдэг. Эзэн Давидыг буцааж авахыг хүссэн. Харин Давидэд үг хэлэх хэрэгтэй нэг л хүн байгаад хаанчлал үлдсэн нь Натан байсан байна. За энэ чиний ч үгэнд орохгүй дээ. Энийг тэрнтэй л уулзсан дээр гэдэг тийм хүн байдаг уу? Амьдралд чинь байдаг баха. Та хүн Бурхны тийм хүн болоорой. Очоод хүнийг бүр дэмжиж буруутгаж юу ч хөө болохын оронд ятгаж синхруулж ойлгож замаас нь эргүүлээрэй. Яков номын 5 дугаар бүлэг дээр үгжилсэн мэт гэхээр буруу зам руу орсон ах トゥ усээс буцааж авчирсан нэгэн бол тоо томшгүй олон гим нүглийг нь Бурхнаар уучлуулсан хэрэг юм а гэдэг үг бичээтэй байд. Тиймээс ишвэрлэгч Натан Давидын олон хийсэн зөвхт зүйл нь гайхамшигтай зүйл нь өөрийнх нь хийсэн нэг зүйлийг цайруулна гэж дотроо бодож ирсэн Давидын зүрх сэтгэлийг чи нүгэл ёрын муу гэдэг үгийг хэрэглэж байгаа ш. Бурхан завхаарлыг үдэн яддаг байхгүй. Ёрын муу зүйлийг чи хийлээ гэдэг үгийг Давидэд хэлсэн байна. Давид завхаарсан, хуурсан, нуун далдлах гэж оролцсон, хүн алсан, хүн алахдаа хүмүүсийг оролцуулсан, хүмүүсийг бүдрэлд оруулсан. Маш олон гимиг багхгүй юм чинь. Тэгэхээр бид нэр Натан бол Бурхны үнэнч зарц зэмлэн шийтгэхийн тулд бас харин гэмшил болон засалд хүн өөрөө эргэж ирэх боломжийг олгодог тийм иш үзүүлэгч байсан учраас өнөөдөр бүгдээрээ хамтдаа Натан иш үзүүлэгч хүмүүсийн амьдралд байцгаая гэж. Бурхны яг иш үзүүлэгчнийг л өдүүлдэг тийм иш үзүүлэгч бас байцгаая. Бас нэг зүйл нь Давидэд Натаны хэлсэн нэг үгийг хэлмээр санагч байгаа байхгүй төгсгөлд нь. Би эзний чинь гэрийг чамд өгч, түүний эхнэрүүдийг чиний гарт оруул. Израиль болон Юдагийн гэрийг чамд даатгсан. Хэрв энэ дэндүү багтсан бол би чамд энэ мэд зүйлийг илүү нэмж өгөх байсан гэж бол хэлж байгаа. Давид Уриагийн эхнэрийг авсан шиг тийм эхнэртэй болмоор ийм байсан бол
Бурханаас асуухад баг бурхан өгөх байсан гэдгийг бол хэлж байна. Буруу зүйл байгаагүй гэдгийг хэлж байна. Буруу арга замаар авч болох зүйлийг авах нь гим нүгэл гэдгийг энд бас сурч байна. Хамгийн гол зүйл нь бүгдээрээ хин нэгний амьдралын натаан байцгаая. Хин нэгнээс бүгд орж яхад бүгдээрээ яагаад хүмүүс орж байгааг нь хэлж өгч чаддаг. Яагаад хүмүүсийн итгэлийг алдсныг нь хэлж өгдөг нэг нь байцгаая гэж. Төгс хүчит миний бурханы зэн огт хийж чадахгүй зүйл гэж нэг ч үгүй бидний бүхэл бодлыг минь бидний бүхэл хүслийг минь бидний бүхэл мөрөөдөл бүх найдвар минь Өнөө шудраг миний бурханы зэн Бидний бүхэл бодлыг минь та хурчилж чадна Огт бүтэхгүй зүйлийг үйлдэн Өгсөн нэг амьдруулагч эзэн тантай зүйлийг хэнч үгүй Эзний үгэнд итгэж найдан гүн газар руу тороо шидэн Өнөөдөр түүний гайхамшигтай ажлыг хараарай Эзний үгэнд итгэж найдан итгэлтэйгээр тороо шидвэн Итгэж нэгэнд чадахгүй зүйл үгүй Өнөө шудраг миний бурханы зэн Бидний бүхэл бодлыг минь та хурчилж чадна Огт бүтэхгүй зүйлийг үйлдэн Өгсөн нэг амьдруулагч эзэн тантай зүйлийг хэнч үгүй Эзний үгэнд итгэж найдан гүн газар руу тороо шидэн Өнөөдөр түүний гайхамшигтай ажлыг хараарай Эзний үгэнд итгэж найдан итгэлтэйгээр тороо шидвэн Итгэж нэгэнд чадахгүй зүйл үгүй Эзний үгэнд итгэж найдан гүн газар руу тороо шидэн Өнөөдөр түүний гайхамшигтай ажлыг хараарай Эзний үгэнд итгэж найдан итгэлтэйгээр тороо шидвэн Итгэж нэгэнд чадахгүй зүйл үгүй Амен. Өнөөдөр бид 2 дугаар Самуэль номын 12 дугаар бүлгийн 9 дугаар ишлэлээс суралцлаа. Юунд чи эзний мэлмэд ёрын мөг үйлдэн түүний үгийг үл томсорлоо. Чи хийд хүн өөр яг ил дээр алсан бөгөөд эхнэрийг нь өөрийн эхнэр болгон авч өөрийг нь Аммоны хүүгүүдийн ил дээр аллуулав гэдэг ишлэлээс бид хамтдаа суралцлаа шүү дээ. Тэгээд өнөөдөр хамтдаа үнэнч иш үзүүлэгч Натаны талаар суралцлаа. Тэгээд Натан гэдэг нь бурхан өгсөн гэсэн утгатай үг. Давид болон Соломоны үеийн иш үзүүлэгч хүн байсан. Тэгээд Давид хааны ордны зөвлөх нь. Тэгээд маш үнэнч, шудраг бурханы иш үзүүлж хэл хийсэн зүйлийг яг л чин шударгаар хэлдэг нэгэн байсан. Тэгээд Давидын завхаарал ба өөр ягийн үхлийг зоригтойгоор илчилж гимшихийг шаардах хэмжээний
зориг зүрхтэй нэгэн байсан гэдгийг өнөөдрийн түүхээс бид хамтдаа харлаа. Тэрээр Давидын гмийг нууцаар зэмлсэн. Энэ Давидэд гэмт үйлдэлээ ухаарч эргцүүлэн бодох ёстойг нь сануулж өгсөн юм аа. Бурхан Натан иш үзүүлэгчээр дамжуулж бас Давидын удмаас Месиа төрхийг ч амласан байдаг те. Бурханы амлалтын дагуу Христ Давидын удмаас төрсөн бөгөөд Давидын удам гэсэн цолыг авсан байдаг. Тэгээд энэ үнэн чи иш үзүүлэгч Натанаас хамтдаа бид суралцаж чин үнэнчээр үнэнч шударгаар хүний үннийг нь илчилж өгч хэлж өгдөг нэгэн байх талаар суралцлаа шүү дээ. Магадгүй тэр хүн тухайн хүнд таалагдах хэмжээний үннийг хэлдэг биш. Харин яг Бурхны сануулсан тэр яг үннийг нь хэлж өгдөг нэгэн бай. Мэдээч гэхдээ олонний өмнө илчилж би үнэнч хүн чиний үннийг л хэлсэн шүү дээ. Тэр хүнийг ингээд унгах биш. Харин гимээ ухаарч эргцүүлэн бодохыг нь сануулж өгч буцаад ингээд босгох зөв зам руу хөтлөн чиглүүлж удирддаг нэгэн Натан шигт тэр нэгэн зөвлөгч байцгаая гэж өнөөдөр бас уриалж байна. Бид нэр иш үзүүлэгч Натанаас өнөөдөр суралцсан зүйлээ хөргөлж бодож явах хэрэгтэй. Бид Давид шиг нөхцөл байдалд орох үе зөндөө байсан. Хүмүүс хараал яваад байд. Хэн ч одоо зэмлдэг. Хийхгүй тий. Тэгээд биднийг зэмлсэн хүмүүсийн эсрэг биднийг болох гэж оролдог. Харин Бурхан өгсөн гэдэг энэ Натаны нэрийн утга шиг бидний амьдралд шударгыг хэлж биднийг намаг балчгаас татан гаргаж буруугаас одоо зөв зам руу хөтэлдэг тийм хүмүүс бидэнд хайртай хүмүүс байдгийн төлөө эзэн тас талархаж байна. Ингээд бүгд хамт залбирая. Натан шиг хүн болохын төлөө залбирая. Хамтдаа залбирцгаая. Орчин ертөнцийг бүтээсэн зөвийн Бурхан минь танд үнэхээр их баярлалаа. Та их олон хүмүүсийн алдаа оноо гэм нүглүүдийг бидний амьдралд харуулсан. Тэгээд бид нэр тэр хүмүүсийг зогсоох, болиулах, хэлэх цорын ганц хүн байсан удаач бидний амьдралд олон баг. Гэхдээ бид хэлж чадаагүй. Яагаад гэвэл өөр хүмүүсийг хэлнэ гэж бодсон. Гэтэл дараад нь харамсалтай хэн ч хэлээгүй байв. Бид бас би хэл хүн биш гэж бодсон. Гэтэл та бид нарыг хүнийг өөрчлөхийн тулд ашиглахыг хүссэн байсныг бид дараа нь бас ойлгосоо. Тиймээс бид Натан шиг байхыг хүсэж байна. Бурхан таны бидэнд өгсөн хүмүүсийг гим нүгэл рүү, гим нүглийн зам руу, харанхуй руу алдахгүй байхын тулд тэдэнд хэлдэг, тэднийг зөв зэмлдэг, тэдний хаан зэмлэхээ, ямар өгөр зэмлэхээ мэддэг хүмүүс байхад та биднийг өдөртөн чиглүүлж тусалж өгөөч гэж найсгууж. Хайр бол үнэн юм. Үнэн бодит байдал нь үнэхээр аимшигтай байгаа бол тэр хүнийг мөнхийн мөхөлд унгахын тулд хэлдэг байхад тусалж өгөөч. Бас хүмүүстэй харилцаанд хүнд үг хэлэх хэмжээний үнэнч зөв урт хугацааны нөхөрлөж чаддаг байхад та биднийг урамшуулж дэмжиж өгөөрэй. Давидэд Натаныг өгсөн шиг бидний амьдрал ч гэсэн хэнийг нэг өгөөрэй. Есүс Христийн нэрээр тань талархан залбирэн гуйлаа. Амен. Энэ түрээд хермоны шүдэр өглөөний хөтөлбөр өндөрлөж байна. Маргааш амралтын өдөр эзний хайр ивэл өрөөлөөр дүр өнгөрүүлээрэй. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрэлээ.